Ерөнхий боловсролын Эрдмийн өргөө зохицолбор сургууль нь 3 дахь жилдээ багшаа надад IVSP хөтөлбөрийг хэрэгжүүлж бүх сурагчдаа багтаасан урлагийн тоглолтыг зохион байгуулж байгаа юм а. Ингэхдээ бүх сурагчдаасаа 15,000 төгрөгийг хураан авч хүчээр үзүүлэн билетээ шахдаг хэмээн эцэгхийн төлөөлөл манай телевизэд хандсан юм а. 40 хүүхэд ойролцоогоор байна эдний сургууль. Эдний сургууль 3,000 гаруй хүүхэдтэй. Ааха. За нэг одоо өөрчлөн манай хүүхэд хоёулаа байсан л та. Тэгэхэд бол бас л бид нар ингээд гомд гарсан чинь нэг ID хоёр хүүхдэд нэг нь үзэж болно гэж хариу өгсөн байгаа нөгөө газар руу. Тэгэхээр бид нар нэг нь үзэж болох юм байна гэдэг нэг билет нэгсэн тийм байхгүй ангийн хүүхдийн тоогоор гэдэг ингээд билетээ шахсан байгаа байхгүй. Тэгээ нодлон бол энэ бид нар тайлан тавьсан гэж ярьж байна. Бид нар нэг удаа хамгийн эхний жилийн тоглолтоор тайлан тавихтаа юу яасан байхгүй юу? Энэ гадна сургуулийн камержуулсан гэдэг. Сургууль камержуулахын тулд хэдий л их мөнгө орох уу? Одоо энэ 15,000-аар 33,000 хүүхэдгээ бодохоор ч мэдээ их мөнгө гарч байгаа юм тий. Тэгээд UB Palace тоглолтоо энэ бид нар сургууль дээр хийхээр 3,000 хүүхэд дээр нь 3,000 эцэг ингээд 6,000 хүн үзнэ гэж байгаа байхгүй юу? Тэгвэл өөрөө 10 жилийнхаа ангийнхаа хүүхдүүдээр тоглолтын тоглуулсан. Тэгээд заавал ягаад 15,000 байх вэ? 5,000 энэ байж болно шүү дээ. Ер нь хүүхдүүдтэй авьяасаа багшаанууд авьяасаа ингээ хөтөлбөр гаргаж хүүхдийн авьяасыг нээгч байгаа. Тэгвэл зүгээр л мөнгө олох зорилготой. Бид энэ талаас сургуулийн удирдлагаас тодрууллаа. Эрдмийн өргөө зохицолбор сургууль нь 87 бүлгийн 3,358 хүүхэдтэй бөгөөд эдгээр хүүхдүүдийн 90 гаруй хувьд нь билетээ шахаж мөн багш ажилчид дадлагын багш нартай хүртэл билетээ борлуулж өнөөдрийн байдлаар 2,940 билет борлогджээ. Энэ удаагийн тоглолт 3 дахь удаагийнх бөгөөд өмнөх 2 жилд 10,000 15,000 гэсэн ханштай яг энэ аргаараа билетээ борлуулж тоглолтоо зохион байгуулжээ. Хэдийгээр боловсролын яамны цөм хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж сургалт хийж байгаа ч урлагийн сургууль биш байж ингэж 3,000 гаруй хүүхэдтэй тайлан тоглолт хийлгэж билет шахан бизнес хийж байгаад нь эцэг эхчүүд дургуйлж байгаа юм а. Арга чугаас өмнөх 2 жилд нь яг энэ маягаар тоглолт зохион байгуулж сурагчдаас 70 орчим сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Харин сургуулийн захиргаа энэ мөнгөөрөө урлаг заалаад огчулсан гэж тайлбарлаж байгаа юм а. Харин энэ жилийн хувьд 44 саяыг тоглолтоос олж байгаа би энэ тамирын заалаа солино хэмээн хэвнийг хэл суух юм а. Бүртгээд авчихсан. Энэ бүх орлогууд чинь ингээд аяндаа үндсэн хөрөнгөнд бүртгэгдэл буцаагаад энэ сургалтын орчин бүрдүүлэх багш ажилчтай сурагчдынхаа сурч ажиллах нөгөө таатай орчин бүрдүүлэхэд л зарцуулагдаад явчихж байгаа. Одоогийн тоглолтыг хийхээр нийт 2,940 билет борлогдчиход байгаа юм байна. Бас нэлээд үедээ сая төгрөг орж ирэх юм байна. Мэдээж энэ гарч байгаа зардлууд байгаа гэдэг тасаа тайлбарлаа. Тэр чинь бас ойлгож байна. Яг 15,000 төгрөг гэдэг ханшийг ямар үндэслэлээр яаж тогтоосон? 15,000 төгрөгийн ханшийг болохоор зэрэг тэр гарч байгаа зардлуудаа эргээд тухайн одоо сургууль дээр тулгамдсан асуудал юу вэ? Тэрийг тийм ээ хийхин тулд биднэрт ямар зардал мөнгө хэрэгтэй вэ? Тэгээд эрэнгүүт энэ бол ерөөсөө л ингээл эхний тоглолт бол 10,000-аар нэлгэцсэн хамгийн эхний тоглолт. Энэ ч 3 дахь нь баггүй. Энэ UB Palace-ийн танхимд үзүүлэх гэж байгаа. За яг хөө ээж аавд хэлээд байгаа юм. Урлаг зааландаа үзүүлж болохгүй мó тэрийг. Гэтэл 3,300 хүүхдийг манай урлаг заал багтаахгүй. Ганц одоос Монгол улсад байгаа том заал нь UB Palace-ийн танхим. Зүгээр бид нар яг буян тухай руу бас үзсэн л дээ. Буян тухайд үзэхэд нөгөө цуурайт тийм байлээ. Хүүхдийн дуу сайн сонсогддог ганц болж байгаа. Гэтэл UB Palace-ийн танхим бас манад багтчлаа байхгүй юу? Нийтдээ 4 сарын 10-ны өглөө 10 цагаас 14 цагийн хооронд 4 цагийн тоглолт болох юм. 4 цагийн амьд тоглолт болох юм. За тэгээд яг 15 сая төгрөг гээд 15,000 төгрөгөнд ингээд бодохоор зэрэг 2,940 хүүхэд 44 сая төгрөг ирэх юм. Гэтэл манай энэ спорт заалыг засахын тулд энэ хүмүүсээр төсөв хийлгээд энийг засах компани байна уу гэдээ ингээд тооцоход нийтдээ 38 сая төгрөгөөр танай энэ спорт заалыг засах юм байна. Энэ шалыг засах юм байна. Одоо сүүлийн үе яг тэр хүүхдийн тэр яг стандарт хангасан шал хийхэд тийм л болох юм байна гэдэг санал ирүүлэхгүй юу. Тэгээд ирэхээр зэрэг нөгөө надтай энэ тоглолтыг хийх комиссийнхаа ярилцаад за тэгээд энэ жилийн тоглолтыг өсөөгүй. Өнгөрсөн жил 15,000-аар тоглосон, энэ жил дахиад 15,000-аар. Хэдийгээр улсын төсвөөс мөнгө баггүйч урсгал засвар хийх боломжгүй гэж байгаа жил бүр анги болгоныг нь эцэгхийн хандвар засад огчулж байж тоглолт хүртэл зохион байгуулж мөнгө татах хэрэг баймгүй санагдана. Мөн түүнчлэн ганц эцэг их дургу байгаа тэр нь хамаагүй гэж хэлж байгаа нь эргээд эцэг эхчүүдийн үзэл бодлыг сонсдгүйх нь илэрхий шинжгэлтэй. Өнөөдөр эдийн засаг хямарсан хүнд цаг үед хэдэн хүүхдээр шоу тоглолт зохион байгуулж мөнгийг нь хураан авч хэдэн саяар нь төвлөрүүлж байгаа энэ мэд сургуулийн удирдлагуудыг харьяа яам боловсролын хэлцэнд хянаж шалгадаггүй нь гайхалтай.
Нийслэлийн боловсролын газрын дарга Отгон баг нь салбарын сайд Ган Төмбөрнөр энэ мэд асуудал дээр анхаарлаа хандуулах цаг нь болсон байна. Эсвэл үнэхээр засварын мөнгө байхгүй байгаа бол тэр асуудлыг эцэг их хүүхдийн халааснаас биш өөр замаар бүрдүүлдэг байхыг хүсье. Ард түмний тулд уян мэдээллээ.